За энэ өдрийг их бас сэтгэл дотн дулаахан болгож байгаа бас нэг зүйл бол манай энэ гандан төвчлэн хийдийн гонгаа чөлн хийдэг Монголын сүсгтнүүдийн холбооноос зохион байгуулж байгаа сүсгтэн та бүгдээ зохион байгуулж байгаа энэ цуврал лекц буйны ажил үүс байна. Тэгээд энэ Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөр буюу энэ дүүцэн өдөр миний тав дахь одоогоор санахад тав дахь жилдээ одоо Монголын буддист залуучуудын холбоо бусад төвүүд, жазан дам хотог төвүүд гэх мэт газруудын одоо урилгаар тав дахь жилдээ та бүхэнтэйгээ лекц орно гэхээсээ илүү та бүхэнтэйгээ харилцан ярьж санал бодлоо хэлэх энэ эрхэм зарлагыг хүлээж авсандаа би энэ удаад ч гэсэн баяртай байна. Та бүхэн одоо насны төлөөлөл эрэгтэй эмэгтэйг зөвхөн хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ хэн бусдад сэтгэлийн үүдийг нээж өгнө үү? Түүнд бусд нь сэтгэлийн үүдийг нээж өгдөг. Хэрвээ тэр сэтгэлийн чинь үүдээр хэн нэгэн орж гарч энэ сэтгэл чинь ямар зочинтой байвал тэр зочинтой айр гэрээ үргэлж цэвэрлж яадаг шиг сэтгэл зүрх чинь бас үргэлж цэвэрхэн байна. Тэгээд бусдын бодож санаж байгаа, бусдын мөрөөдөж тэмүүлж яадаг, урлагж бүтээж яадаг тэр зүйлийг сэтгэл зүрхэндээ оруулах гэдэг бол бас их тийм сэтгэлийн ариун цэвэртэй, гэрээ цэвэрлж байгаа юм шиг сэтгэлээ ямар ариун нандин дээр тийм байгаад тийм хүмүүсийн би өнөөдөр энд орж харж байна. Тэгээд ерөн зүгээр манай монголчууд бол ном 3 орны нэг, ном 3 орн дотор манай энтгэх төв Монгол гэж. Тэгээ энтгэхийг одоо төвдүүдээс төрүүлээд гэмлэн өндөр нуруугаар доошгоо урсж байгаа олон энд мөрний салаа, ган мөрний салаагаар дамжуулаад Монголын хээлтад Бурхны шишний номын гэгээ туссан орн. Тэгээ энэ номын гэгээ яагаад тусаад биднээс хойш нөгөө бүр 7-р зуун төвдүүд бидний дараа дамжуултай танилцсан гэдэг болохоор манай бол үнэхээр Бурхан багшийн мэндэлсэн энтгэх газрын дараа монголчууд хүн ам зөвхөн байсан монголчууд аслахмал бөглүү гэж хэлж болохоор газар байсан боловч үнэхээр нэгэн цагт их Бурхан багшийн маань альснаас энэ шажин өмнөдөөс өмнөд дэлгэрнэ гэдэгтээ бошиг ёсоор өнөөдөр ч гэсэн 1900 одоо сүүлийн хэдэн жилийн дотор 1990 оноос хойш энэ цог дорын чанар болсон Бурхны нардаанд сүсгтэн олондоо гээгүүч хүмүүхэн одоо шүтэх бишрэх хэрэгчлөөдөө ийм сайхан байж байгаа гэдэг харах сайхан байна. Тэгээд ер нь альва шашин гэдэг мэдээж та бүхэн надад хэлүүлэх юм мэдж байгаа. Энэ шашин гэдэг бол зөвхөн нэг тийм сүсэг төдий зүйл биш ээ. Энэ бол бидний сэтгэл дотор юм. Энэ бол бидний амьдрах арга юм. Бидний амьдрах зөв зам мөр юм. Бидний ерөөсөө үр хөвгтөд дагуулсан дуурайх бүтэрчлэх ёстой тийм зүйл шүү гэдгийг та бид бүгдээрээ мэдж байгаа. Яагаад гэвэл бид нар ийм агуу дээдстэй монголчууд бол хэдийгээр одоо морин дэлдээр давхиж ертөнцийн талыг эзэлсэн ч гэлээ сэлэн жадаар биш бид нар данжуурын алтан хуудсын эрдмийн үсгээр бид нар одоо сэтгэлийн одоо цагаан толгой бий болгодог ертөнцийн уурга гэж байна тийм үү? Жишээлбэл ардын намын зохиолд энэ гүнзгий уургаараа үлдээсэн ертөнцийн уурга гэхэд наад захын жишээ юу гэхээр өсгөд шүд цагаан, өдлөхөд ус цагаан, өгөхөд яс цагаан гэдэг. Энэ бол дэлхийн аль ч яруу найрах байдаггүй энэ гүн ухааны философи гэдэг бол нөгөө бидний ярьдаг будхтын дөрвөн үнэн буюу энэ хорвоо төр юу үнэ юм? Төрөх үнэн байна, өгдөх үнэн байна, өгөх үнэн байна гэдэг энэ ертөнцийн дөрвөн үннийг бид нар хэлж дорхтоор цээжилсэн тийм алхам учраас монголчууд бол Бурхны шашнаас суралцсан, Бурхны шашнаа баяжуулсан ийм агуу ардтан юм аа. Тэгээд энэ хэдийгээр одоо яруу найраг манай энэ Бурхны шашин хоёрын хоорондын урилга холбоо гүн гүнзгий өргөн дэлгэр байдаг боловч өнөөдөр яг чухамдаа энэ сэдвээр биш харин энэ дотор байдаг одоо эцэг эхийн ачийг одоо хэрхэн хариулах ёстой? Эцэг эх гэж хин юм бэ? Эцэг эх гэдэг одоо хүний хувьд одоо хэрэн байгаад бид нар заавал ч тэр ачийг хариулах гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгийг цөмөөрөө хамтран ярилцдаг үзье. Буддийн утга зохиол буюу Бурхны шашны уран зохиол зөндөө олон сайхан уран зохиол байдаг. Бид нар одоо дагтаа сонсч ирсэн үлгэр дамгууд байдаг шүү дээ тийм үү? Тэр үлгэр дамгууд нь юу байдаг вэ гэхээр
хуучин одоо гэрийн боловсрол буюу 1921 оноос өмнө бол манай монголчууд гэртээ одоо дөнгөж хилд орж байгаа хүүхэдтэй, ухаан орж байгаа хүүхэдтэй, оюун бүлгүүр, сувашид юуны ардын тэжээхүү аршааны дусалгээд энтгэхээс гаралтай болон эзэн Чингисийн маань бидэнд үлдээсэн тэр удаан зохиолын өв хүмүүрээс бид нар зөндөө одоо цээждэг байсан. Цээжилж хамгийн анх дөнгөж өсөг бичгээсээ ихэд цээждэг байсан. Нөгөө тэгээд өөний зэрэгцээ Мялбартын намтар, Мосон тойны намтар гэдэг өвлийн орчноор одоо аялуулсан ярьдаг гисэр жамгарын туйлтай зэрэгцүүлээд энэ бүдгийн утга зохиолын олон сайхан үлгэрүүдийг бид нар сонсдог байжээ. Тэгээд бидний одоо эмээ ээж аавын үеийнх энийг бол сайн мэдж байгаа арай залуучууд нь бол мэдэхгүй байх. Гэхдээ сүүлийн үед одоо ном хэвлэл маш их өргөн дэлгэр сайхан гардаг болсон. Тэгээд энэ одоо ийшээ дөрвөжийн дахин дэн журуудаар номын соёл гэдэг сайхан номын дэлгэр байгаа тийм үү? Энэ номын дэлгүүрээр бид та бүхэн орж бас ном авдаг байх. Энэ номын дэлгүүр энэ манай орчин цагийн төвлөж болоод монголч хинди одоо пали хэлтэй уран зохиолын дурсгалуудыг судалдаг хүмүүс маань олон сайхан соёлын бүх дурсгалуудыг орчуулаад монгол хэлээр нь хөрвүүлээд тайлбар зүйлс чинь хийгээд уншигч азандар бүртээж байгаа. Энэ бүх номнуудаас та бүхэн хэрвээ уншиж үзэх юм бол миний түрүүний дурдсан олон сайхан уран зохиолын өв дурсгалууд та бүдгийн гэрт чинь номын санд чинь очино. Номын санд чинь төдийгүй үр хөвгтийн чинь одоо оюун ухаанд очиноо. Тэгээд энэ олон сайхан өв соёл дурсгал дотроос би манай Монгол Улсын хөгжлийн театр одоо нэгдүгээр жил одоо урьдчилан жил урьдчилан жил тавьсан Мялбартын намтар гэдэг бүтээлийг та бүхэн бол одоо очиж үзсэн хүмүүс нь сайн мэдж байгаа. Энэ жүжигийг үзээд Монгол Улсын боловсролын сайд ган төмөр нийслэлийн бүх одоо сургуулиудын захирлуудыг урьж бүх хүүхдүүдэд үзүүлэх хэрэгтэй гэдэг тийм одоо юу бүрдэл гарч ирсэн. Одоо урайхан бүрдэл гарч ирсэн гомын урилгаараа үзүүлээд тэгээд манай хамт олон энэ Улсын хөгжлийн театрт тавьсан Мялбартын намтар жүжиг төдийгүй за хүмүүс за тэр дараа та санал бодлоо тусдаа. Тэгээд Мялбартын намтраар бид нар энэ тавьсан жүжиг маань маш одоо олон үзэгчдийн одоо сонирхол таашаал хүрсэн. Тэгээд энэ жүжиг маань удахгүй бүгдээр хятад улсын одоо бусад хийдүүдэд очиж тоглох хурлыг хүлээж авсан юм аа. За за ихтэй тайлбар өгөөч. За Мялбартын намтрыг манай монголчууд юу гэж ярьдаг вэ гэхээр Мялбартын намтрыг сонссон хүний нэгэн насны нүгэл хэлэн зарилгаа гэж ярьдаг. Мялбартын намтрыг хүүцэд одоо ингэ бүхэл бүтэн сонсоход тэр одоо гарч байгаа зохиол энэ бол бодит хүн байсан. Тэгээд Мялбартын Мялбартын намтрыг одоо энэ одоо багийнхан одоо тавьчнаар хэлэх та бүхэн бол бүгдээр мэдж байгаа. Мялбарт өөрөө баян айд шарг жансан гэдэг худалдаачны төвөөр тэгээд тэр худалдаачны дарнасаа их танх одоо охин дүүтэйгээ хамт өссөн өөрөөс нь дөрөвдөө ядаж охин дүүтэйгээ өссөн гэдгийг боловч тэр охин дүү нь одоо дөнгөж 3-тай өөрөө 7 настай нарт аав хүнд өвчнөр өртөө ертөнцийн бүх бүсийг үзүүлсэн. Баян тархан одоо тал бүртээ одоо малтай бэлчээртэй хадлан тариалантай амбаар агуулах дүүрэн алт шуудаар дүүрсэн байсан айл нэгэн өдөр тэр гониг зовлон хорвоогийн үнэн нүмердэг энэ айлын одоо ноён нөгөө бүрээр байхгүй болоход айл одоо ээж нь хоёр өнчин хүүхдтэйгээ хоцорсон залуу их. Тэгээд тэр ихэн ингэж хоцорчоод
яриад шүү дээ. Хүүхэн тэр аав ахын нөгөө хадлагын тариалангийн талбайд носон дээр энэ төр ажиллаад амьдрахын эрхэнд ягаад тэгэхээр аав нь одоо аав ахын буюу өөрхөн дүү юу зарсан бэ гэхээр миний хүүг 15 нас хүртэл энэ бүгдийн одоо гэр мал аж ахуйг хөдлөөд явуулаа. Хүүгийн маань насанд хүрэхэд энэ бүгдийг одоо хүүхдэд гал голомтын залгуулаараа тэр болтол таагаар аав гэхчээр аваа явж ийм гэсэн тийм үү. Гэтэл ингээд аав гэхчээр ингээд хүний юм дээр эзэн суусан улсад тэр орон шунал нь бол одоо бог болж босч ирээд нөгөө гэр бүлийн чинь тэр эд хөрөнгнөөс нь салгах төдийгүй ерөөсөө улам одоо дарахад занчиж хорвооны одоо хамгийн хатуу хэцүү бүхнийг үзэж илжиг мэт дарахадаа нохой шиг зодуулаад өргөн зөвхөн амьдрах болсон энэ мэлрава буюу мэлбонт гэж тухайн үедээ одоо сонир байсагч буюу тоорго гэдэг нэртэй энэ бэлсэн бүгийн одоо дөрөв домгийг манай театр хүмүүст одоо бас хүргэсэн. Тэгээд энэ тухайд яагаад ярьж байгаа юм бэ гэхээр мэлбонтын намтар бол ээжийн ачийг хариуцсан тухай намтар юм аа. Ээж нь энэ бүх одоо зовлон гачаад дундаас доромжлолыг тэсч ядаад хүүхэн ганц хүүхэн юу гэж хэлж байгаа гэхээр миний хүү хол газар очиод хараалын эрдэм сураа. Юмдан ажил гэдэг багшд очиод хараалын эрдэм сураад 35 хүний газар дээр нь тэр аян тэнгэрийн хилэндээ байхгүй болсон. Тэгээд тэр муухай үйлийг нь одоо тэнгэр гисгэж ээж нь тэр одоо үйл тэр өшөө харцтай байсан дайны байцлыг эвдэж байгаа тэр үеийн одоо дүр зураг нөгөө цагаан арчаараа дэмээгээд айлтын юм дээр байшинхаа ороод гараад баялаа хашааж байгаа тэр дүр зураг бол яг хүний бодит амьдралаас сэтгэлсэн одоо тийм амьдралын нэг хэсэг. Гэтэл яагаад энэ тухай ярьж байгааг өнөөдөр бид нар аливаа их хүнийхэн хийсэн үеийн үрийг өөр хүүхэд нь цайруулахын төлөө амьдрах ёстой. Хүний үр болж төрсөн бол ээжтэй хайртай байх ёстой нэгдүгээр. Хоёрдугаар ээжийн ачийг хариулах ёстой. Ээжийн ачийг ихтэй яаж хариулах вэ гэхээр хараал хийж биш, муу зүйлийг биш, сайн зүйлийг хийж мэлбонтын намтар дээр бол бусад олон хүнийг энэ дэлхийн ертөнцийн хүмүүсийг гэрэл хөдлөхөд буурын бүхэл бүтэн биеийн амьдралаа нэр төрөөр зориулсан агуулх ажил мэлбонтын тухай ийм дөрөв жижиг байгаа. Тэгээд энэ бүгдийн уран зохиолын буюу төвдийн уран зохиолоос манай Монголд ингээд ороод ирсэн уйлыг гэвэл уушандрыг, энийг ухааныг гэвэл мэлбонтыг, энийг гэвэл их таньдыг одоо үзээрэй гэдэг энэ сургаал бол мэлбонтын намтар хичнээн одоо Монгол хүнд буюу дорн дахны ард түмнүүдэд маш одоо хүртээлтэй сургамжтай нэгдүгээр харуулж байгаа. Хоёрдугаар Монголд өөрөө одоо эдийн шиж бүр Монгол уран зохиолын баялаг дурсгалаар ингээд улам одоо өргөгдөд улам баяжин дэлгэрсэн энэ уран зохиол маань 21-р зууны хүртэл тийм ээ Монгол хүний цээжин дотор ингээд хадгалагдаад явсан байна. Нэг зохиол хэрвээ ийм байдаг бол одоо мэлбонтын намтар хэрвээ ийм байдаг бол Монгол таны намтар гэж бас яг түүнтэй ижилхэн гэхдээ үйл явдал нь бол арай ондоо зохиол байдгийг та бүхэн эрдэм оюунтай та бүхэн санаар мэдэх байна. Тэрний юм гэхээр мэлбонтын намтар дээр ээжийн ачийг хариулах гэж ээжийн хийсэн үгэнд орж тэр тоогоо мэлбонтын хэмжээнд өсөж хөгждөг бол Монгол таны намтар дээр Монгол таны ээжийн тамийн аюулаас тамийн орноос зургийн хавцгаануудаас гэтлэгдэх тухай ийм шидэт үлгэрийн гэмээр өгүүлэмжтэй ийм сайхан зохиол байдаг. Лав гэдэг хөө ил гэдэг дүүртэй тийм ээ. Одоо эцэг ихтэйгээ жаргалтай сайхан амьдарчээд эцэг нь бас насараад тэгээ нөгөө хүн чинь лав гэдэг хөө холын орнд одоо ном сурахаар байдаг шүү дээ. Тэгээ ном сурахаар явсан чинь ээж нь бол одоо тэрдийг бас их баян айл одоо агуулгад байгаа алтан хүнлээд ингээд үзсэн чинь уран тэр нийт алтан зөндөө 300 мянган одоо лам гарсан бүгдээрээ 3 хэсэг хувааж хуваардаг нэг хэсгийг
хэсгийг ургацсандаа өгье, нөгөө хэсгийг бурхан намайг шүтгэж зориулъя, нөгөө хэсгийг худалдаа арилжаанд аваад явъя гэд лавгүй аваад ил гэж дүүгэнд аваад яваад. Ээж нь малын хатан үлддэг шиг тийм үү? Ээж нь үлдээ яа гэвэл оо тийм юм чи яагаад ээж нь одоо энэ дээр орондоо сайхан бурхан намдаа дахиж өргөө арч хүчээ унтахад одоо өгөөгүй олон ядуус өглийг өгөө ингэ суужээ гэж хэлдэг. Гэтэл 3 жилийн дараа эргэж ирэхэд нөгөө ээж нь хэлсэн үгэндээ хүрэлгүйгээр амьдыг ялц нөгөө халуун тоон амьдаар нь хуурч иддэг. Амьдыг одоо амт оруулах гэж амьдны махыг амт оруулах гэж өндөр молон дээрээс хуурын шиг юм уу амьд малыг дүүжтэй няц цохиж балбаж одоо цус ножиг ингэж хойж тэгээд тэрүүгээрээ ягаад арх дарс тэрүүднийг үртээ ингэж яргадаг ч юм уу. Бүхэл төрлийн нүглийг үлдээ бурхан дахил одоо бурсан олон хуургууд өвлгийг өчүүхэн чөлөөгөө ингээд жаргал сэндээ сууж идэг тийм үү. Тэгээд албат хүмүүс нь аргаан бараад за энэ малын хатан одоо гэрээс идэрч чинь хурдхан шиг давх өгөн ирж энэ одоо энэ байдлыг юунд оруулаасаа гэж байгаа тийм үү. Одоо энэ ийм нүгэл гэрээс идэрсэн учраас бид нар одоо байр суухын аргагүй боллоо. Лавгүй дүүгэн ийхээ дүүгэн дагуулад ирэхэд юу яасан гэхээр бүх бодит байдлыг харж байгаа. Тэгээд хэдийгээр малын хатан одоо хоёр бүгээр аргалаад худлаа хуурах гэж оролцсон боловч ерөөсөө юу нь бол нэгдсэн яг тэр ахад олон зарцнаар нь хэлсэн танай ээж чинь одоо өөрөө чинь явсан 3 жилийн хооронд ийм мужир муухай үйлдэлийг хийж ирсэн. Тийм учраас одоо энэ хүн одоо ингэ тэгтэл ээж нь болохоор юу гэж юм гэхээр юу ярьж байгаа юм би одоо ингэ бурхан намайг тавьсан би ариун явдлаар амьдсан гэдэг. Хэрвээ би тэгээд одоо битээ харьсан даруйдаа чонд өвчин тусаад эдгэрхийг эсэлээд эдгэрхгүй эсэлээд 7 хоногийн дотор би үхье гэж амаалсан тийм үү? Андраад байсан. Үнэхээр за тэгэхээр нөгөө хоёр хүн дараа битээ очсон. Яг лагийн нүдэн дээр нөгөө олон хатан хүн өвчин тусаад 7 хоногийн дотор насараад хамгийн орон хойш төрсөн тухай ингэж хэлдэг домогтой. Тэгэхээр энэ үүний тухай мэддэг гэхээр малын тоон түрүүний яг нэг багтаа айлхан. Эргээд эхийн начиг хариулахаар ээжийн тэр хүн одоо зургийн орнуудаас аимшиг 18-5-аас эвлэхээр аянд гарчгаа эрдэм сурчгаа тухай ийм домог шидэт үлгэр зохиол юм аа. Буддийн утга зохиолын одоо нарийн өвөл болсон олон сайхан зохиолууд данжуур дотроос одоо манай бог хамрын сүмбэн дотроос гарсан олон ишүүд байдаг л да. Энэ дотор хамгийн одоо энгийн хүний аж амьдралд ойрхон буюу хүний амьдралын тухай, амьдралын зөв ухааны тухай, утга учирын тухай, хүн одоо өснийхэн дараа ямар орнуудад зорчихгийг тэр аюултай орнуудаас хэрхэн буцаж гарч ирэх тухай одоо шууд өгүүлсэн, сурамжилсан энэ хоёр агуулгын уран зохиол бол Буддийн уран зохиолын орон дэд чимэг байдаг. Ялангуяа эцэг эхийн ачийг хариулах тухай энэ зохиол шиг агуу тийм сайхан зохиол байдаггүй. Бид нар эрдэнэ сан Субашид гэж ярьдаг. Бид нар одоо юуны түрүүний хэлсэн ардыг хижээхээ ашааны тусагч гэдэг юм уу? Бусад олон судрууд алтан гэрэл, жадам, сунбай, зэн гэдэг эсвэл нуур стандрын судруудыг бид нар тухай ярьж байна. Гэвч энэ судруудад бол харьцангуй бурхан багш зөвхөн одоо хэнд үйлсэн. Өөрийн жишээлбэл дорцод дээр ямар юу үйлдэл гардаг вэ гэхээр дорцод судар дээр сүбүүдий гэж одоо өөрийнхөө шалтай жишээлбэл харьцаад яаж очид биеийг хэрхэн олох вэ гэд энэ тухай ярьдаг тийм үү. Тэгээд дандаа үйлдэл параметруудад туршилсан бие хэл сэтгэлээ ариун байлгах дандаа ийм тухай зохиолууд гараад байна. Гэвч Мяглавтын намтар, малын таны намтар шиг одоо малын таны намтар шиг амьдралын дундаас ингэж ургасан энэ уран зохиол харьцангуй хойроо юм бэ. Уран зохиол судлаач хүний хувьд Буддийн уран зохиол судлаач хүний хувьд бол би энийг баттай хэлж чаднаа. Зөвхөн өчүүхэн би төдийгүй манай өндөр дэд одоо багш нар, лам багш нар, эрдэмтэн багш нар гэсэн энэ хоёр зохиолыг
ёстой үнэхээр оройн дэд чимэг гэж үнэхээр ярьдаг. Тэгээ өнөөдөр тэр дээрийн тэгвэл уран зохиол өнөөдрийн бидэнд ямар хамаатай гэж та бүхэн бодож ирнэ гэж зарим. Гэтэл уран зохиол гэдэг бол амьдралын тусгал байдаг. Амьдрал сэтгэл зүрхний тусгал байдаг. Тэгээ энэ одоо юуртын амьдрал авьяа хийж чадаагүй үр хөвгтөө өсгсөн ямар нэг аргаар магадгүй таны ээж чинь мах завчдаг хүн байж болно. Мах мөрөлдөг хүн байж болно аав чинь. Тийм үү? Тэр юуны төлөө яагаад тэгвэл энэ чинь ингэж болох юм уу гэж зарим бодож иж магадгүй л дээ. Тийм биш ээ. Яагаад гэвэл энэхүү сэтгэлийг үүсгэж чадсан бүхэн Бурхны мөн чанар байгаа. Бурхны номонд байдаг шиг амьтан бүхэн Бурхан болох хүн хамт төрдөг. Жишээлбэл эсвэл зарим одоо судрын хэлэнд байдаг. Зөвхөн одоо энэ чөлөө өвчлөлийг болоод төрсэн эрхэм хүний бие төдийгүй нарны ингээд цацраг ингээд харахад жижигхэн тоосон цар ингээд хөвж явдаг тийм үү? Тэр тоосон төртөл бэлгүүн чанар бөө гэж Охны шашин номлогоо. Тэгэхээр энэ жижигхэн өчүүхэн тоосон цар төртөл бэлгүүн чанар байгаа чинь эрдэнд хүн өөрөө Бурхан бүтээх өөрөө одоо Бурханыг бий болгож бодож бясалгах төдийгүй бүхэл биеэрээ Бурхан болж чадна гэдгийг Мялбагдын амьдралаар үзүүлчихсэн. Тийм үү? Зүгээр одоо юу гэдгийг Мялбагдын амьдрал дээр манай одоо жүжигдэр ирсэн хүүхдүүд томчууд энэ насанд хүрэхэд энэ манай тэргүүн ам чажинцваа энэ 2-3 удаа очиж үзсэн манай Нямсамбуу гаж очиж үзсэн манай Хонгочрын дацангийн манай Гүндэ самбуу хамт бас очиж үзчихсэн. Тэгээд тэд нар юу таанд яаж энэ тайсан дээрээс энэ бүнийг нисгэж юу гэж хэлдэг байхгүй юу? Тэр хүн биш зүгээр өөр бусдаа нисэж байгаа. Мялбагт өөрөө бодит амьдралдаа халгай 12 жил мацар барай. Халгай идэ дан халгаагаар хооллоод нисхийн шидийг олсон хүн. Гэтэл нисэх шид гэдэг чинь юу ч биш юм байна. Бидэнд л энэ чинь агуу юм байгаад болохоос бид нар зүгээр нэг тийм заан 7 хоног сар мацар барилаа гэхэд би яаж сайхан болдог вэ тийм үү? Гэтэл олон жил бясалгалаар амьдраад одоо нөгөө идэх уух бүх тэр цэрэн өөртөө тогтоогоор хатуу сахилыг барьчвал бид нисэх байдлаар чадахыг бидний одоо дээр нийхэн одоо бидний урд бүлээгдэх юм бол энийг мэдсэн байдаг. Тэгэхдээ өнөөдөр яагаад энэ 21-р зууны Монгол хүн жишээлбэл бид нар одоо 3-4 сая гаруйхан хүнтэй хэрнээ 2015 оны эцсийн тоолгоор 87 сая малтай гэж тоолсон тийм үү? Монгол хүнд ямар ч засгийн газрын үед ямар ч намын үед бол өсөж өгөхийн зовлон байхгүй гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл янаж бошгүй далаа шиг яасан баян нутагвай гэж нэгэн цаг бичижсэн шиг өнөөдөр энэ Монгол хүн малтайхан байхад бол өсөж цангах юм бол нэг тийм зовлон байхгүй юу? Ямар зовлон байх юм гэхээр оюуны харахгүй